Тэр их болсон хамаг гавьдны тусыг би бүтээгээс өөрхийн бүтээх үү? Идүгээр одоо бүтээхгүй бол хизээ одоо бүтээх вэ? Миний одоо урт төрлүүд бол ингээд хойшин тавьж явсараад өнөөдөр хүрээд ирсэн. Өнөөдөр би үйлдэнд одоо мунхарсан хэвээрэл байна. Тэгэхээр өнөөдрөөс одоо ахуулаад би одоо гэгэрэл шамдын хамаг амтны одоо тусыг бүтээхэд бол Бурхны хотыг болж үлдъя гэсэн энэ сайн өрөөлийг энэ өдөртөө илүү сайн тавих нь буян хураах хамгийн зөв арга зам өөрөөр нэг болно. Тийм учраас энэ цаг үеүүдийг Бурхны ашигласан сайн цаг үеийг дүүцэн гэж хэлдэг. Зүгээр энгийн өдөр бид одоо буйны сэтгэл төрүүлж болно. Гэхдээ тэр нь төрсөн хэмжээгээр л үлдэнэ. Харин дүү сан буюу энэ Бурхны одоо ажилласан сайн цаг үед бид сайн сэтгэлийг төрүүлснээр тэр нь бүр хэмжээ хязгааргүйгээр аривдах. Нөгөө талаар одоо сайн өрөөл болж тогтдог учраас энэ цаг үеүүдийг илүү их чухалчлаа гэдэг. Зөвхөн энэ дүү сан буюу энэ сайн цаг үед л одоо буян хэмээг бусдад нь бол буян хийхгүй ч байсан болно гэсэн үг биш. Энэ өдөр нь илүү сайн хичээгээд илүү сайн байж чадах юм бол зөв сайн дээр одоо сэтгэлч нь өөрөө Бурхны ажиллал Бурхны одоо эцэгтэй нийлснээр илүү түгэн одоо илүү сайн буян хурах завшаан боломж бүрдэж байгаа ийм л одоо завшааны цаг үе гэж нэрлэж байна.